Өмнөх нэвтрүүлэгт хийгээд өнөөдрийн нэвтрүүлэгт урагдан ирсэн оюут хүмүүсийн хийлж буйгаар оюун санааны тусгаар тогтнол буюу түүхийнхээ оюун санааны ой санамжийг өөртөө хадгалан авч явсаар буй үндэстэнд мөхөл ирдэггүй гин. Тийм ч учраас өнөөдөр бид өөрсдийнхөө үндэсний оюун санааг ирж хайж, үндэснийхээ оюун санааны дархлаа болж байх ёстой, түвшин болж байх ёстой, оюун санааны үйлдвэрлэгч болж байх ёстой үндэсний сэхэтнүүдийн тухай өнөөдөр хөндөж байгаа нь. Дараагийн зочин Монголоо нэхэж буй Монгол хэмээх энэхүү номыг бичсэн сэтгүүлч нийтлэгч зохиолч Намжимд. Тэрээр энэхүү номдоо сэхэтнүүдэд байдаг нийтлэг шинж чанар бол зарчимч, оюунлаг, шодрог, ёс суртахуунлаг төлөв байдал бөгөөд ийм төлөв байдалтай жинхэнэ сэхэтнүүд хаа сайгүй өгүүлэгдэж байна хэмээн бичээд тэд эрх мэдэлтэн дураараа дүргэж эд хөрөнгөтөн хуулийг улсандаа гიშгэж байхад бас л дуугүй л байна. Тэд улаан хийрхэгчид популистууд улс орныхын хувь заяагаар дайжгнаж байхад бас л дуугүй байна. Тэд мэдлэг оюун ойлголтын хүрээнд мэтгэлцэж ойлголцох нь сөөмхөн төдий жоохон тэрсэлдэн үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ. Сэхэтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш юм. Жинхэнэ сэхэтнүүдийг сэхэтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэснийхээ өв соёл, оюун сэтгэлгээний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гүн гүнзгий мэдэрсэн ухамсар эх оронч үзэл санаа байсан юм а. Өнөөгийн сэхэтнүүдэд энэ бүх чанар дутагдж байна. Тиймээс Монголын нийгэм сэхэтнүүдээр дутаж байна хэмээн бичсэн сэтгүүлч нийтлэлч зохиолч Намжимдыг урьсан явдал. Аливаа тохиолдлын бус агуу их эзэнт гүрэн тэрхэн мандлан соёл иргэншлийн цаад язгуур шалтгаан нь оюун санаа байдаг. Оюун санааны итгэл зүйр үнцийн зарчим байдаг. Энэ бол хууль. Тэр бүхэл өнөөдрийн томоохон амжилтанд хүрсэн Microsoft, Apple, Sony, Samsung гэх мэт томоохон компани, корпорациудын дотооддоо мөрддөг ёс зүйн зарчим нь оюун санааны үнэлэмж нь мөн нэг байдаг. Тэгэхээр энэ бол тухайн улс орны хөгжлийн аливаа иргэншлийн зэрэгэн мандлын суурьт нь хамгийн чухал юм болох оюун санааны итгэл зүйр үнцэн байх ёстой. Монгол хүний хувьд, Монгол үндэстний хувьд энэ зүйл асар том байсан байна гэсэн ойлголт, итгэл, үнэмшил над улам бүр төрж байгаа. Гээлийг хэлсэн үгүй шүү дээ. Монголчууд өнөөдрийн түүхэнд анхны төрт улсыг, төрт ёсыг бүтээсэн гэж. Тэрний цаана оюун санааны асар том давуу тал үндэстнийхээ өөрийгөө үнэлэх асар өндөр итгэл үнэмшил үнцэн байсан. Үүнийг тухайн үед Монгол орноор аялж явсан, Монголд ирж байсан гадаадын аялагчид, жуулчид, илч төлөөлөгчид гайхан бахархаж бичлүүлдээсэн. Жишээлбэл Плана кампани бичлүүлдээсэн бид монголчууд хизээж хоорондоо маргалддаггүй, хэрэлдэж мууцдаггүй, дуугач өндөрсгөж харилцдаггүй гэсэн их сайхан мөрөөдөө монголчууд байгаа. За бас нэг их сонин өрнөс жижигхэн жишээ. Нэг зэрэг харуулт гарч байгаад унтж орсон байна. Харуулт гарч байгаа зэрэг унтсан болвол өчиггүй цаазаар авах ялтай байсан. Тэр зэрэг унтлаа гэд хийж мэдээгүй. Ямар ч зөрчил гараагүй, ямар ч хохирол гараагүй. Гэтэл зэрэг өөрөө маргааш өглөө ирээд би унтчихжээ гэд өөрөө сайн дураараа заасуулж ирсэн юм дүү байна. Энийг тухайн үед Монгол нутагт аялж явсан гадны жуулчин гайхаж байсан. Өнөөдөр манай энэ цаг үеийг ерөөсөө ойлгохгүй. Яаж бодсон энэ бол хамгийн тэнэглэл Монгол явдал гэж ойлгох хэмжээд бидний дээр өөрсдөө үнэлэмж бат гэж ядуур доройтсон. Үүргээ биелүүлж чадаагүй цахилгаан алдсан бол нэр төрөө алдсан бол тэр хүнд амьд явах нь утгагүй гэсэн үг. Эндээс Монгол хүний үнцэн ямар өндөр байсан. Энэ бүхний цаана юу харагдаж байна гэхээр ерөөсөө оюун санаа. Оюун санааны том дэвшил харагдаж байна. Энийг Оросын их эрдэмтэн Вернадский гэрхай ажигласан л да. Монголчуудын эзэнт гүрний үзэл санаа нь ялан дэглэн оюун санааныхан суур болж исэн байна гэж маань тодорхойлсон байна. Нэгэн цаг үед бидэнд еврейчүүдээс ч Япончуудаас ч
германчуудаас ч одоо илүү тийм өөрийгөө өмнөх хүлээж байж энэ бол зүгээр хоосон көөрл, хоосон сагсуурал одоо бардамнал биш. Оюун санааны ийм асар давуу талыг өөртөө шингээсэн ёс зүйн үнэт зүйл баримжаатай бүрхтэн цогц үнэлэмжтэй байсан тийм ард түмний шин чанар гэж харагдаад байна. Хамгийн гол нь бид Монгол хүнийхээ үнэлэмжийг ёс зүйн энэ цогцыг бүрэн бүтээр нь гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Монгол хүн гэж ихний юм бэ. Монгол хүнээ бид нэх ёстой. Тэр түүхээс нэх ёстой. Энэ цаг үеэс нэх ёстой. Тийм цаг гацааг үйлсэн. Бидний багт хөгшчүүл ямар нэгэн ёс бус юм хийсэн хүмүүсийг ёс бус зүйл хийж дүрсгүүдэхэд Монголоо алдсан гэж зэмлэдэг байсан. Тухайлбал манай эмээгийн ирсэн хүн гэрээ эзэнтэй муудалцаад гарч явахдаа гэрийнхэн бүсийг огтлоод орхио явсан байсан. Тэрийг сонссон, тэрийг үзсэн хөгшчүүл нутгийнхан ястаа нэг Монголоо алдсан хог байна даа гэж ярьж ирсэн. Энэ дээр юу хэлж өгнө гэхээр тэр хүнтэй одоо муудалцсан шонзонгоо ёс бус аргаар тийм адгийн муугаар тайлдаг явдал нь Монгол хүний мөн чанар биш юм аа гэсэн тийм утга санаа харж байна. 90-ад оны их үеэр санагдах юм. Манай нутгийн нэг аймгийн төв дээр аав ээжээсээ одоо үлэгдэж ирсэн жаахан атуу мөнгийг аймгийн төвийг дархандаа байчиж соёо цогцоор хийлгэсэн хайлуулаад. Удаагүй байтал юунаас ч үссэн нөгөө соёо цогцоорынхан цаанаас шар өнгө цухаж ирсэн баг. Тэрийг сонссон хөгшчүүл бас л нөөнөх үгээ хэлж ирсэн. Ёстой Монголоо алдсан нөхөр байна даа гэж. Монголоо алдсан байна гэж. Энэ дээр бас л өнөөх Монгол хүний үнэлэмж харагдаж байна. Тэр хүнийг хуурах, завших, ёс бусаар хүнийг хохироох явдал бол Монгол хүний язгуур шинж биш юм аа гэсэн тийм итгэл үнэмшил байна. За нэг сумын төв рүү ачааваараа зөөж явсан машин зам зууртаа онголдоод, осолдоод за замын машин жолоочийн цааш нь авч явсан. Ачааваараа тэр талаар нэг тарчсан байсан. Тэгээд сумаас тусгай комисс очиж ачаавараагийн тоож авах хооронд зам дэвжсэн хүн тэр ачаанаас нь аваа явчихсан байсан. Тэрийг сонссон хүмүүс мөн илдүүцэн зөөвцөж байсан. За ястай нэг Монгол хүн биш байна даа. Хараач тэгж. За эндээс гарч ийн нөхдөр бусдын зовлон, шаналл, гай төвтгийг ашиглаж өөртөө ашиг завшаа болох явдал бол Монгол хүний шинж биш юм а гэсэн тийм үдэл нь харагдаж байна. Энэ мэтлэнгээр маш олон зүйл дээр орчууд Монголоо алдсан гэж зэмлэдэг, хэлдэг, сануулдаг байсан. Энэ бүхэн болов өн эртний асар том бүрэн бүтэн системчлэгдсэн тийм Монгол хүний үнэлэмжийн одоо үлдэгдэл, санамж сүүлийн үед энэ Монголоо нэгж байгаа энэ илэрхийлэл, энэ хүсэл, энэ зэмлэл их сонсогдохоо байчихсан. Байх хэмжээгээр бид Монголоо тэр хэмжээгээр одоо магадгүй хатгайд алдаж байгаа биш байгаа гэсэн нэг тийм эмзэглэл төрдөг. Өнөөдөр нэг ийм үзэл манай түгээмэл байна. Монголчууд ялангуяа нүүдэлчин монголчууд бол төрөлхийн бэртгэгчид юм а гэж. За монголчууд хизээч эвлэгдэггүй тамийн тооны монголчууд юм а гэж. Монголчууд бол одоо муудаа мун гадсандаа гэдэг шиг одоо тийм одоо ард түмэн юм а гэж. Гэсэн ийм ойлголт их түгээмэл зарим талаар бүр үзэл суртал болох шахаж байна. Энэ өөрийн имлэнэл юм. Бид өөрөөсөө ингэж үнэлэл хэлэх юм бол үндэстэн шууд мөхөх тэр юм руугаа шаргич гэсэн үг. Тэгэхээр бид энэ бүхэнд тархиа угаалгаад энэ бүхэнд итгэж үнэмшээд яваад байх юм бол бид өөрөөсөө явах гарцгүй болгож ярил гэсэн үг. Монгол хүн юунд баярлалтай, юунд бахархтай, юунд
одоо харуулсан гуниглдаг юм. Монгол хүний үнцэн гэж юу юм? Монгол хүн юуг одоо эренбэлтий, хэрхэн яаж эренбэлтий? Монгол хүний чадвар юу вэ? Энэ онцлог байдалтай тулгуурласан өөрийн хөгжлийн бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Энийг гаргаж ирэх үндсэн суурь нь өнөөх өнгөрсөн ялан мандаж байсан түүхээсээ бид өөрсдөө үн цэнийг олж харах явдал байна. Хинч тэр хүүхдэд хүртэл чи хинч биш хогийн амьтан шүү гэж толгойд нь суулгаад өгөх юм бол тэр хүүхд хизээч хогийн амьтнаараа насан турш явж дуусна. Чи агуу сайхан амьтан юм шүү. Чи чадна шүү. Илүү үн цэнтэй мундаг юм шүү гэд хүүхдийг тэр үнэмшил төрүүлж чадах юм бол тэр хүүхэд өсөн дэвжиж одоо урагш тэмүүлэх бүрэн болцоотой болдог. Яг үүдээ адилхан үндэстэн ч гэсэн яг тийм. Бид өөрсдөө үнэлэх, зөвөр үнэлэх цэгнэх ёстой. Энэ бол бид өнгөрсөн түүхээсээ хүч чадлаа өөрөө итгэлээ олж авах гэж байгаа тэр хүсэл тэмүүлэл байна. Атуухан зүйрлэж хэлэх юм бол Монгол төмний ёс суртахуун, ёс зүй гэдэг зүйл сэхэнд орсон өвчтөнтэй адил тийм хүнд байдалд орчихсон байна. Энэ дээр одоо сэтгэдэг, боддог, шаналдаг, одоо юм уншдаг болгон санаа тавих цаг болсон. Төрийн ялангуй. Үндэстэн өөрийнхөө оюун санааны шин чанарыг хизээ алдсан тэр цаг тухайн үндэстэн байхгүй болдог. Зүгээр нэр нь үлдэж болно. Зөвхөн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг бодон байдал үзэгчид та бүхэндээ үе үеийн сэхэтнүүдийн дүр төрхийг хүргэх гэж зорьсон энэ өдрийнхөө нэвтрүүлгээр та үндэсний сэхэтэн мөн үү гэсэн асуултыг үлдээж байгаа юм. Ингээд дараагийн нэвтрүүлгээр зөвчигээ хамтдаа хайх. Тэр дундаа үндэснийхөө оюун санааг олсон оюун санаагаа улам батжуулан хөгжүүлж, өвлүүлэн цэцэглүүлэх энэ үйлсийн төлөө, энэ зөвчигийн төлөө хамтдаа алхна гэдэгт итгэж байна. За энэ өглөөний зочны ярилцлагын цаг студиэс яг одоо